За сайн байцгаана уу. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр юу ярих гэж байна вэ гэх юм бол одоо хүчирхийллийн талаар ярина. Энэ сэдвийг бас хүндхөр болсон шалтгаан гэх юм бол олон зүйл байна. Хүүхэд байхдаа хүчирхийлд өртөж байсан үг бол өртөж байсан. Мэдээж хэрэг биеийн одоо тийм хүчирхийллүүдийн хэлбэр гэж өчнөө байдаг шүү дээ. Сэтгэл санааны энэ төр гэдэг хүчирхийллүүд. Тэгээ манай одоо ингээд л тий төрчд маань ч гэсэн ингээд нэг тийм хүчирхийллийн хэлбэрийн хууль дүрэн батлал байж л байж байна. Тэгэхээр миний хүсдэг зүйл гэх юм бол ийм хүчирхийллгүй нийгэм амьдрахыг хүсдэг л дээ. Хүчирхийлэл нь хүчирхийллийг бий болгодог баг. Энэ бол бичгтэйгөө бас нэг хууль. Тэг хүчирхийллийг бий болгоод идэг болохоор үүнээс жоохон гол байна. Бас хүчирхийлэлд өртсөн хүмүүст ямар хүнд хэцүү, дарамттай, ичхэвтер нийгмээс өөрийгөө тусгай хандлах тийм хандлагатай байдгийг хүмүүс ер нь сайн мэддэг болоод ямар ч байсан тийм зүйл ер нь тохиолдвол мэдээж амар хүнд тусдаг. Ер нь бол бэлгийн дарамтын гинтэр гэдээ бас энд байна да. Бэлгийн хүчирхийллийн тэргээ байна да. Яг гоо эмэгтэй ингээ гэр бүлийн харилцаа гэдэг бол мэдээж хэрэг чухал тийм ээ. Гэр бүлийн харилцаа гэдэг зүйл маань одоо ингээд ямар нэг хүчирхийлгүй явж ийн гэдэг бол амар сайхан зүйл байгаа байхгүй. Гэвч одоо ингээд манай Монголын нийгмийг харж үзэх юм бол ер нь бол бэлгийн чиг хандлага нь бол эрхчлөөтэй freedom тийм ээ. Тийм хандлагатай байдаг шүү дээ. Тэгээд яг тэр хандлагын үр дүнд яг юу үсэж ийн гэх юм бол би ч нэг гүрэнд Монгол хөдөлгөөнд гишүүн. Тэгээд бас хөрөнгө оруулалтын сум байгуулах гэж байгаа тийм юм байгаа. Тэгээд нэг юу тийм хүчирхийллийн талаар гэр бүлийн харилцаа бол ингээд амар тийм тогтвортой байх нь бол бие биенийг ойлголцоос юм эхэлдэг бол хүчирхийлэл гэдэг зүйл маань болохоор нөгөө хүн хүлээн одоо арай бэлэн болоогүй байх нөхцөл юм уу эсвэл зөвшөөрөөгүй байх үед нь хүч хэрглэж одоо тухайн хүний эзэндэх тиймэрхүү үйл явдлыг бол хүчирхийлэл гэж хэлж байгаа юм. Тэгээд энэ хүчирхийллийн хор уршиг нь яг юу вэ гэдэг юм бол зүгээр л амьдралд итгэх итгэлгүй, хүнд итгэх итгэлгүй болж хуурж байгаа хэлбэр бол шууд. Одоо тэгээд ерөөсөө тийм байдалд орсон хүн бус хүмүүст итгэхэ болж тийм үү. Одоо өөрийгөө илэрхийлэх чадамжгүй болж хуурж байгаа. Өөрийгөө ингээ ярих, хэлэх одоо амар хэцүү болж хуурж байгаа. Анхан зүгээр гин итгэл гэж байгаа шүү дээ тэр ч одоо. Энэ хүн намайг яахчгүй гэж бодож байгаа л тий. Тэгээ яахчгүй гэж бодоод ингээд байжсэн чи гівэнтэл үйл явдал болоод өнгөрцөн. Тэгээд нөгөө хүн чинь шоконд ороо тэгээ өөрийнхөө талаар ярихаа болоод тэгээд отгошоогоо болж иймэрхүү хандлагатай болоод тэгээ нийгэмдээ бол тий одоо янз одоо амар хүнд байдалд орсон байхад нь хүмүүс зүгээр тоглоомоор тиймэрхүү юм ярьдэн штэ хамаа намаагүй чи хүнд хүчирхийлчээ өнтер гээл тий чи бандуулсан юм өнтер гээл янз бүрийн зүгээр тоглоомоор ингэ ярьж байгаа тий энэ бол зүгээр ерөнхийдөө бол тоглоом тийм тэгсэн чинь нөгөө хүн бол яг тийм байдалд орсон байгаа. Тэгээд нөгөө хүн тийм байдалд орсон байгаа нөгөө хүмүүст яаж хэлэх вэ? Зүгээр тэд нар чинь тоглол өнгөрч ингэж бодно. Харин нөгөө хүн нь болохоор тийм байдалд орсон болохоор өөрийнхөө татгшоогоо ингээл хандаал тэ амир хэцүү байдалд ороод тэгэл шаналал гадаа тэгэл шаналал одоо ингээл зовж байгаа хгүй. Тэгэхээр хүчирхийлэл бол хүчирхийллийг бий болгоно. Үүнээс бол татгалзмаар байна. Одоо энэ сэдвийг ярьж байгаа шалтгаан бас олон л байгаа. Би өөрөө бас хүнийг хүчирхийлжсэн үг гэвэл яг хөө тийм зүйл байсан бах сэтгэл зүгээр нь жоохон дарамтлах ч юм уу тий би махбод дээр нь дарамтлах ч юм уу тий тийм зүйл байсан баха тэгээд ийм зүйл байсан гэд би одоо яг яах юм одоо
энэ зүйл байгаагүй гэдээ тодлоо хэлтэй юу. Тэгэхээр би одоо байгааг нь тийм зүйл болсон бол болсон гэдгийг хэлье л да. Заримдаа ингээд гинэн байдал гэдэг маань ерөөсөө нэг тийм зүйл болохгүй байх гэдэг нэг тийм таамаглаагүй зүйл л одоо гинэн байдлыг бий болгодог. Тэгэхээр тийм үйл явдал болсны дараа бас хүмүүс яг маш хүн дээр тусдаг байгаа. Харилцаанд бол амар хүн дээр тусдаг. Тэгээд манай Монголын нийгэм бол тий одоо үннийг одоо ярихаасаа илүү их боломж ярьж байна л да. Одоо хүнд хэцүү байгаа бол тэр хэцүү байгаа зүйлээ жоохон ярилцах тий нэг ойлголцох бас нэг тийм хүчирхийллийн арга хэмжээс ингээд тийм татгалзах хэрэгтэй үстэй. Тийм зүйл болоод байгаа бол тийм зүйлтэй зуралдаад байх хэцүү гэдгийг ойлгож байгаа бол ядчил тэрнээс нэг хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй үстэй. Тэгээд тэр арга хэмжээг ядаж ярилцах хэрэгтэй үстэй. Энэ чинь энгийн зүйл үстэй. Ядчил ингээд те би одоо тийм хүчирхийллийн тийм хэлбэрийг хийж байсан учраас гээл одоо нэг хүн тийм хийж байсан учраас надаас жоохон боломжтой байгаарэ гэдэг юм сануулга ядахтаа өгөх хэрэгтэй үстэй. Тийм биз дээ. Тэрээ тийм сануулга байхгүйгээр те надад чинь зүгээр ингийн болд ингэж байж байгаа. Тэгээ сүүлрэнгүй хүчрхийл хийчихэнгүүтэй. Наад талаараа бити яриараа бити ингээрэ тэгээрээ ийм байгаа. Тэгээд яах юм. Ингээ юмыг ингээ нууснараа тэгээ сайн үр дүн гарах уу? Хэцүү шүү. Амар олон хүмүүс сэтгэл дотроо сэтгэлийн дарамттай амьдраад л байна шүү. Тэ? Яа. Тийм дарамтнаас гарах арга нь бол мэдээж хэрэг сайхан үннээ хэлээ те. Өөрийгөө ойлгуулад өөрийгөө зүгээр л ойлгуулахад л болоо гэдэг тийм шүү. Тэгээд хүчрхийлд байнга орж байгаа хүн нөгөө зүйлдээ дасал болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол зүгээр л хүчрхийлд байнга өртдөг хүн тэр хүчрхийлдээ дасал болчдөг. Энэ бол хэвийн зүйл юм байна гэж хүлээгээд авчдаг. Тэгээд тэр хэвийн зүйлийг одоо нөгөө нэг хүн гэдэг юмтай чинь нэг зүйлээ олон хийгээд хар чинь тэр хэвийн зүйл болоо өрчдөг шүү дээ. Тэгээд дадал хөвшил болоод төвөрчдөг. Тэр дадал хөвшлийг болохоор өөрөө ч мэдхгүйгээр одоо энэ бол энгийн зүйл юм аа энэ тэргээ хүлэн зөвшөөрч гисэн мэт. Гэвч үүндээ тэр дадал хөвшил маань би болохоос өмнөх үйл явдлыг бодоод үзэх юм бол тийм дадал хөвшилгүй байх үедээ амьдарч байсан амьдрал нь өөр, тийм дадал хөвшилтэй болсон амьдрал нь бас нэг өөр гэдэг. Хүчрхийл байн үлддэг хүний хувьд тэр хүчрхийл нь бол хэвийн зүйл, хүчрхийлд өртдөг хүний хувьд ч гэсэн тэр нь хэвийн зүйл болоод төвөрчихсөн. Тэгсэн юм ингээл нэг юм амар дотор ингээл шаналгадаг. Сайхан ирээдүг ингээ боддог, мөрөөдөл юм уу тий? Нэг сайхан зүйлийг амар боддог. Амьдрал сайхан болно гэсэн нэг тийм итгэл найдварыг тээдэг. Тэгсэн юм болохоор үр дүн нь болохоор таамаглаагүй үр дүн. Хүчрхийлд өртдгөөрөө өртчихчинь. Таамаглаагүй зүйл шүү дээ. Уул нь сайхан юм хийх гэж байгаа. Сайхан ирээдүр үздэг байгаа. Тэгсэн чинь хүчрхийлд өртдөг зүгээр өртөө сурчсан болохоор тэгэл өртчихнэ. Тэгэл нөгөө нэг яах вэ? Муулдаг хүмүүс нь муулна. Оо чи тийм. Тэгэл янз бүрээр муулаад тий. Янз бүрээр чи сайн байх аргагүй энэ гэх. Тэгээ хүчрхийлд өртөн гэдэг бол тийм сайхан зүйл биш. Тэгээд бас эн чинь бас гинтийн тохиолддог. Хүн өөртөө ямар дадал хэвшил төлөвшнүүлснээ ойлгож мэднэ гэдэг бол маш том цаг хугацааны асуудал. Тэгэхээр энгийн ингээд нэг тийм хүчрхийллийн асуудал бол ингээд бид нарт бол байнга л тохиолддог юм байна. За ингээ. Гэхдээ би бол үүнээс татгалзмаар байна. Хүчрхийллийн асуудлаас бол би татгалзмаар байна. Яагаад татгалзмаар байна гэж юу? Яагаад гэвэл би илүү сайхан нийгмийг бий болгохыг хүсэж байна. Илүү сайхан газар амьдрахыг хүсэж байна. Илүү боломжтой тийм сайхан ирээдүг би хүсэж байна. Боломж найдвар байдаг тийм зүйл.
тийм хүчрхийл байдаггүй нийгмийг би хүсэж байна. Тийм мөрөөдөл надад байна. Бас ийм үүнд би итгэмээр байна. Хүмүүс алдаал эз. Тэр нь хэрэгээс алдсан зүйл биш шүү дээ. Самсгүй байдлаар. Хүмүүсийг алдахад нөлөөлдөг зүйл амар олон. Жишээлх юм бол энэ улс төрийг хана л да. Улс төрчид маань өөрсдөө ингээл хүчрхийллийн арга хэлбэрийг амар ашиглаж байгаа байхгүй. Сэтгэл зүй, дарамт, хууль гэмтэр гээл те. Байж болох бүх зүйлээр ингээл таранталж шít. Ингээл хүчрхийл явагдаж байна. За ингийн хүмүүсээр шавж үзэх юм бол хүмүүс маань өөрсдөө ингээд өөрөө төлөвшүүлэх үедээ л бүр ингээд тийм хүчрхийллийг л заавал энэ нийгэмд байх ёстой юм шигээр хүлээж авч байна. Яг тэгвэл дадал хвшил нь болчихсон. Тэгсээр тэр дадал хвшил болсон зүйлээ зас залруулахыг амар хүсдэг, тэмүүлдэг. Гэвч саад болдог зүйлс нь болохоор тэр алдаа гэдэг зүйлээр нь далиндуулаад нөгөө хүн чи ингээл бүр ингээд те чи ийм хийчихсэн чи дахиад л хийн гэл нөгөө хүн өөрөө ч мэдлгүй нөгөө нэг хүмүүсийн давтамжинд нь ороод ингээл явчихдаг. Хэцүү. Хэцүү ч гэсэндээ нэг зүйлийг л анхаарах. Сайхан ирээдүг хүсэж, тэмүүлж, түүнлүү зүтгэж л явбал тэр өнгөрсөн зүйл ямар хамаатай юм бэ? Эсвэл хамаатай юм уу? Тийм чухал юм уу? Хэрвээ тэр зүйл чухал бол та тэр дотор амьдрын шүү дээ. Хуучиндаа л амьдрын, өнгөрсөндөө л амьдрын. Ирээдүг гэж байхгүй, шинэ зүйл гэж байхгүй, шинжлэл гэж байхгүй, өөрчлөлт гэж байхгүй. Магадгүй өнгөрсөнд амьдрах нэг л үр дүнгийн суурь болдог шүү дээ. Заавал хин нэгнийг алах эсвэл үхэх гэдэг нэг тиймэрхүү үр дүнгийн үнд суурь нь болдог үстэй. Би бол тэгж л боддог. Ийм л бодолтой надад бол. Өнгөрснөөрөө амьдрах тийм л хэцүү байдаг. Өнгөрснийг давтах надад тийм л хэцүү байдаг. Яг уу албан байгууллагуудаар ингээд орж тий өөрийнхөө ингээд хийж байгаа зүйл ингээд танилцуулж болдог. Тийм үү? Тэгж явах үйл явц зүгээр л өнгөрсөн гэдэг зүйл маань заяа. Миний амьдрал төв удчлээвэл надад бол үнэхээр энэ зүгээр шин зүйлийг хүлээж авах чадваргүй тийм нийгмийг бол нэг тийм сайхнаар хүлээж авахгүй л дээ. Би бол дотроо сайхан үнээр хүлээж авахгүй. Шин зүйл гэдэг бол ерөөсөө л тийм үү? Боломжийг ашиглах тийм нөхцөл байдал л үстэй. Шин зүйл. Муухайгаараа байхыг хүсэхгүй байна. Цэвэрхэн болохыг хүсэж байна. Энэ чинь шин зүйл. Шин зүйл чи угаасаа цэвэрхэн байдаг. Юм уухай болонгоо тэр юмыг цэгцэлдэг л үстэй. Тэгвэл одоо зүгээр тийм зүйлийг л хиймээр. Цэгцлэх, янзлах, цэвэрлэх. Энэ тийм буруу зүйл биш. Давтамжинд орчихсон бол тэр давтамжнаас нэг гарч жоох өөр байж үзье л та. Өөр. Тийм хүн ингээл тийм үү бэлгийн амар буруу хандлагатай байсан. Тийм үү зүгээр энийг яриад буруу хандлагатай байсан. Гэхдээ би одоо тийм байхыг хүсэхгүй байна. Заримдаа хүмүүс хүсэлтээ үнэхээр дарж чаддгүй тийм ээ. Гэхдээ дарахын төлөө ямар нэг үйлдэл хийлээ. Энэ чинь шинэлэг зүйл өстэй. Энэ дэлхий дээр байх хугацаанд байсан нэг л зүйл байсан. Ерөөсөө тэр хүсэл шунал гэдэг тэр зүйлийг дарах боломжгүй. Ийм л зүйлийг сургасан, заасан. Тэгээ үүнийхээ үр дүнд амьдрах ёстой гэдэг тийм үсэл баримтлалыг бий болгосон. Энэ хуучимсаг зүйл биш ээ. Хуучин. Арай хуучин санагдахгүй нь. Шин зүйл гэх юм бол тийм зүйл байдсан юм байна, ийм зүйл байд юм байна. Гэхдээ энийг ингээ хиймээргүй байна. Энэ шин зүйл мөн үү? Хийхгүй байхын оролдлого. Ойлголоо энэ чинь шин зүйл байгаа үстэй.
сайн зүйлийг хийх гэж оролдож байна. Тэр сайн гэж хийх гэж оролдсон тэр зүйл маань муу. Тэгтэл тэгээ хийж үзэл. Тэгээ хэрэг үнэхээр энэ муу зүйлээр явах юм бол түүнийг давтах хэрэггүй. Тийм биз дээ. ертөнц ингээл тэр аяараа ингээл өөрчлөгдөөд ингээд дэлхий хувирж өөрчлөгдөөд байдаг. Тэгэхээр чинь хүмүүс адилхан дагаал өөрчлөгдөн шүү дээ. Өөрчлөгдөхгүй юм уу? Эсвэл нэг хэвэндээ байгаад л байх хэрэгтэй юу? Хүний нүүр царай яг нэг хэвэндээ байгаад л байдаггүй. Тэр байгаад л байдаг бол яг энийг хүлэн зөвшөөрөх л та. Оо за ингээд л нэг хэвэндээ байгаад иж болдгийм байна. Яг энэ нэг хэвэндээ байх ёстой гэл. Тиймэрхүү үзэл хандлагыг гаргая л та. Гэвч тэгдэггүй үстэй. Бүх зүйл өөрчлөгддөг. Ховсдог. Хувирдаг. Тэгэхээр өнгөрсөн гэдэг зүйл маань ерөөсө хувирж байна, өөрчлөгдөж байна. Ямар нэгэн өвчин бэ? Одоо би доохын тэрэг янз бүрийн өвчин байг л дээ. Тэр өвчин чинь нэг бодлын бид нэр хөгжиж чадах юм бол тэр өвчин бол юу ч биш болж өгнө. Энэ бол өөрчлөлт шинжилэлт. Магадгүй тийм зүйлийг байхгүй болохын төлөө хин нэгэн хөдөлмөрлж байгааг бид мартах хэрэггүй шүү дээ. Гэхдээ би хамаагүй тийм бэлгийн амьдралыг бол хүсэхгүй л байгаа юм л да. Нэг бодлын сайн бодоод үзэх юм бол яагаад вэ гэсэн чинь би бас нэг бодлын амар ер нь хууч юмсэг хүн юм шиг байна. Хууч юмсэг хүн ч гэсэндээ яах вэ? Нийгэм тийм байна гэдэг нийгмийг жоохон дагаж одоо намирсан гэхүү дээ. Намираад үзлээ тий. Тэгээд нэг тийм сайхан зүйл бол биш юм байна. Яг юу н сайхан биш вэ гэхээр нэг бодлын хүмүүс чинь ингээл уулна ингээл бие биентэйгээ хамт байх нь бол хамгийн одоо гоё зүйл гэсэн чинь хамт байхын тулд ингээд заавал ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Жишээлх юм бол би нэг хүнтэй хамт байснаа яриа шүү дээ. Одоо жишээлх юм бол нэг эмэгтэй хүнтэй унтсан бол одоо би тэрийг яриа шүү дээ. За би энэ эмэгтэй хүнтэй унтчлаа гэл. Тэгээд нөгөө нэг ингэж ярина үстэй. Эсвэл юм ингэж яригдахгүй байх хэрэгтэй юм уу? Нууц гэдэг зүйлийг хүн хадгаллаа. За яг нь нууц. Гэхдээ яг үн бодит байдал дээр тэр нууц чинь байдгүй л үстэй. Нууц гэж яриад байгаа зүйл чинь нууц биш л байдсан шүү дээ. Аль хэдийн нийгэмдэр ил болчихсон нэг тийм тодорхой болчихсон ийм зүйл байдгийн байна гэдээ бүр тодорхой болчихсон. Хүн хичнээн амьдралынхаа хугацаанд нууж явж исэн гэхтэл нэг сүүлчигээ мөч ч юм уу тэр нууцаа илчилчдэг л үстэй. Тэгэл тийм зүйлээс болж би тэгсэн байна гэдгийг ингээл дараа нь ярьдаг л үстэй. Нууц гэж байхгүй. Байлах гэж оролдож байгаа үед энэ бол жоохон эндүүл андуурлал болж таардаг шүү. Тэгээ тэр нууцаа өөрөө сүулт нь ярина шүү дээ нэг өдөр. Тэгэхээр чи ингээд хүмүүс ингээд хамтдаа байх нөхцөл нь яаж салаад байна вэ? Бие биентэйгээ ямар нэгэн нууц бий болсноор л хүмүүсээ харилцан салж шин. Харилцах гарахгүй болж байгаа байхгүй. Ярих гингүүд нь өөдөөс нь юу гэж хэлэх вэ? Энэ бол нууц. Тэгэл салж шин. Сайн бодоод үзээрэй. Бид нэр ер нь нууц доторх тийм нууцад хамаарах зүйлс хийх юм бол заяа цөөхөн хитгэн хүмүүс ингэж олигархууд маань хитгэн нууцыг яриад бусд нь хохирогчд болж байна. Нийгэмд ийм л үйл явдал болж байна. Хохирч ин тэгэл болоо. Тэгэд одоо үүнийгээ нууц гэж авах юм. Нууц. Үүнийг ярьж болдоггүй нууц. Нийгэмд хэцүү байна, хүмүүс дарамтнд байна, хүчрхийлд өртөж байна. Энэ нууц уу те? Энэ нууцыг ингэж жоохон тээж явъя л да явъя. Тэгээ эцсийн дүндээ зүгээр бид нэр тэ зүгээр бусад орны доог тавах уу? Зүгээр л хинч биш. Эднийг яаж ч болно. Наад бол чинь нууцыг сайн хадгалдаг. Ийм л зүйл болно. Тийм ээ. Үгүй юм. Би ч нөгөө тэгээ сэтгэл зүгээр бас өчрхийл хэрэглээ сурчсан болохоор бас нэг тиймэрхүү хандлагаар ярих гэдэг байгаа шиг байна. Энэ бол зүгээр л төрөлхийн хэвшмэл зүйл байгаа байхгүй юу? Зүгээр л анхандаа хийж үзсээр хагаад ингээд хэвшмэл зүйл болж байгаа. Энэ бол дамж халт биш зүгээр л сайхан нэг бие биентэйгээ хүмүүс бие биентэйгээ сайхан ярилцах сайхан байдаг да. Тийм л зүйлийг хүсэж байгаа. Нууц байхгүй байх юм бол тийм зүйл боломжтой. Харин нууц байх юм бол тийм зүйл боломжгүй.
Харин нууц дотор юу байдаг вэ? Дандаа л аимшигтай зүйл болдог л үстэй. Та тэр нууцыг ингээ тэгээ яваадах юм бол таны дотор аимшигтай зүйлс болсоор л байна. Хүчрхийл хийж байсан, хүчрхийлд өртөж байсан тийм ээ. Хүчрхийл хийж байсан, өртөж байсан. Гэтэ энэ санаатаагаар гэж би бододгүй, самсгүй байдлаа л гэж боддог. Хүчрхийлээ гэж байгаад би зүгээр өнгөрдөг үү? Тийм ээ, би зүгээр өнгөрдөг. Яагаад гэж юм? Яагаад гэх юм бол тэр хүчрхийл одоо яг өрнөж байгаа тэр газар заяа хуулиар ярих юм бол би асуудалд орох гэдэг байхгүй. Хуулиар ярих би асуудалд орох гэдэг. Харин иргэн хүнийхээ хуваар орохоор асуудал уулан байхгүй. Тийм үст. Тэгээ бас гэр бүл гэдэг хоёр зүйл маань уулан бие биедээ ингээд нээлттэй ингээд илэн талангүй байх юм бол ингээд гэр бүл ингээд байж байгаа. Тэгсэн чинь гэр бүл доторх нууц гэдэг тийм зүйлсээс болоод энэ асуудал тэгдсэн баг. Тэгэхээр яах юм? Би яаж оролцох? Олж харахгүй байхгүй. Тэгээ ийм ингээд авцалдаагүй зүйлсийн дунд одоо яах вэ? Тэгээ ийм авцалдаагүй зүйлсийн дунд тэгээд ирээдүй байхгүй гэж хүлээж авах уу? Амьдрал байхгүй гэж хүлээж авах уу? Тэгж харахыг хүсэхгүй. Хүчрхийлгүй тийм сайхан нийгэм би амьдрнаа гэж төсөөлж байна. Сэтгэл зүгээр нь ч гэсэн тийм дарамтлалгүй тийм сайхан нийгэмд амьдрнаа гэж би хүсэж байна. Шашны урсгалуудын ихэнх нь нууц. Нууц гэдэг зүйлсийг өөрсдөө бий болгож байгаа юм. Нууцыг бий болгосноор тэрийг ярихгүй, ярилцах боломжгүй хаалттай нийгмийг бий болгож, ойлголцох нөхцөлийг бүгдийг таагалж битүүлж юу болоод байгаа юм бэ? Уул нь илэн талангүй байх хэрэгтэй үстэй. Тэгжээш л уул нь хөгжлийн үйл явц ингэж шат агилттайгаар хүмүүс хамтдаа байгаагаа мэдэрч нэгдмэл үзэл санаан дээрээ төвлөрч чадна үстэй. Шашингийн хувьд бол ийм байна. Улс төр нийгмийн хувьд ч гэсэн тийм байна. Пракцаараа тэгэл нууцтай. Тэгээ тэр нууцуд нь илэрхгүй байна уу? Амар их нууцны тэр нууцуд нь илэрхгүй тэгээд далдлагдаад байж чадчихэв үү? Үнэхээр чадахгүй байгаа бол тийм. Чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөлтөө. Тэгээ анханасаа одоо эхэлмээр л байна. Гэвч бас болоогүй. Нөгөө нэг хүчрхийл маань хуулиараа далаалгаад чи одоо хэрэгэ хүлээчлээ. Одоо чи тэ хүчрхийллийн жинхэнэ гол амтан дээр очио гэж байгаа байхгүй. Хүчрхийллийн жинхэнэ гол амтан дээр очио. Тэгээ шоронд нь тэгээд хүчрхийллийн бүхий хэлбэрийг зааж өгч байгаа юм байна л да тий. Бүгдийг зааж өгч байгаа юм байна. Цагдаа нар нь тий төр ингэж дарамтлын төр ингэж хүч хэрэгэлдэг. Ингэж зааж өгч байгаа юм тий. Тэрний орон зүгээр алчаач ядаргаа тий. Хүчрхийлээс хүчрхийл бий болно гэдэг чинь төр нь ингээд хүчрхийллийг ингэж нэг тийм зааж өгдөг тийм газар хүртэл байна шүү дээ. Одоо шоронд тий хүчрхийллийг зааж өгөөд ингэж хүн хүчрхийлдэйн гэж зааж өгөөд тий. Эртний орон зүгээр хүнийг алчих заяо. Сайхан нийгмийн бүтээмээрээ үл хүнийг зүгээр алччихжээ. Тийм үстэй. Хүчрхийллийг зааж өгөөд байна гэдэг чинь цаана юуны хиний бодлого вэ? За яг хүн амьд явах хэрэгтэй л дээ. Гэхдээ шоронд ядж явах тийм хүчрхийлэл байхгүй байх нөхцөлийг ядаж бүрдүүлж хэлдэг. Тийм үстэй. Хүний ганцаар ингэ байлгаж бодох хугацаа хэрэгтэй юм бол тэр шоронгийн тэр юуг нь жоохон тий хүн ганцаараа байх тийм нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөг. Хин нэг ороод амтлаад байдгүй хүчрхийл хэрэглээд байдгүй. Хүчрхийл яаж хийдгийг зааж өгчөөд нөгөө хүн чинь шоронгоос гарч ирээд хүчрхийл хин нэгэн дээр хийхгүй гэж юу? Тийм боломж одоо тийм имийг сурцсан, тийм зүйлийг дадал болгочихсон зүйл тэр зүйлээ хийхгүй байж чадах болов. Тэгэхээр ер нь бол шорон морон энэ төргээд янз бүрийн ярьжсанаас зүгээр хүнийг алдсан дээр заяа. Хэрвээ үнэхээр л тийм хүн бодох хугацаа хэрэгтэй энэ төргээ бодож ивэл тэр шоронгийн нөхцлөө сайжруулах хэрэгтэй зайлшгүй. Хүн хүчрхийлд өртдөггүй байх тийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Бод эрүүлжүүлэхэд хонж байгаа хүмүүс юм. За орлоо. Тэнд хүчрхийл болдгоо гэх юм уу? Болдог штеп. Янз бүрийн хүчрхийл болдог. Ягаад гэвэл тэд нэр бөөнөрөө байж гин. Тэд нэр аль хуучирсан, эрүүл ухаанаа алдчихсан. Тэдгээр хүмүүс бөөнөрт нэг газар байлгаж байна. Тэгээ хүчрхийл боллоо. Хүчрхийлээс хүчрхийл бий болно. Тэгээд нийгэмд хүчрхийл бий болоод тэ ямар нэгэн нууц фракцууд бий боллоо. Тэгээд амьдрал сайжирч байгаа зүйл байна уу? Монголын нийгэм удаан хугацаанд энэ бүхнийг хаарлаа штеп. Харсан зүйл дээр бид нэр дүгнэлт хийж чадхааргүй болчихсон юм уу? Ойлгомжтой зүйлийг бид бүр хүлээж авч чадхаа болчихсон уу? Надад бол ингэж л харагдчихээн. Ийм л байна. Үүнээс өөр тайлбар надад алга. Гэр бүлийн харилцаа юунаас бол салаад байгаа яг үнэ хэлэхэд. Араар тавигдсан бол салж байгаа гэж үстэй. Ер нь тэгж л ярьдаг үстэй. Араар тавьсан суулж гэр бүл салж юм гэж. Араар тавих тэр нөхцөл байдал нь хүчрхийл гэдэг зүйлээс болж л үүссэн шүү дээ. Хүчрхийл гэдэг зүйл байхгүй байсан бол тийм зүйл болохгүй байсан гэд би боддог. Хүчрхийл дүрдэг бол тийм зүйл болохгүй л байсан байх гэж би боддог. Хүмүүс бие биенийг хүндэлдэг. Тийм. Ер нь бол анх хүүхдүүд ер нь бол бие биенийг нэлээд хүндэтгдэн шүү дээ. Гэтэ нөгөө хүчрхийллийг яг хийх үед нь тэр хүчрхийл гэдгийг нь ойлгуулж өгөхгүй бол нэг тийм самсгүй байдлаар муу зүйлийг хийгээд тэр муу зүйлийг хөвшил болгочих тохиолдол байдгийн шүү. Тэр зүйлээс жоохон анхаарч бид нар жоохон сэрэмжилмээр байна. Би бол тийм зүйлээс сэрэмжилмээр байна. Нэгэн л хүчрхийл хийгээ сурчсан хүн бол одоо тэр хүн бол хүчрхийлээ хийн. Гэхдээ тэр хүн хүчрхийллийг ингэж хийхгүй байхад туслах арга нь гэх юм бол өөрөө үннээ хэлэх мэдээж хэрэг тэр хүн мэдээж хэрэг тий зайгаа барих одоо тиймэрхүү хамгаалтын арга хэмжээнүүдийг өөрөө ч авч тухайн хүн ч гэсэн авах хэрэгтэй. Тэгжээж л тэр хүчрхийллээс чинь холор байж чадна. Тэрнээс бусдаар бол чадахгүй шүү дээ. Тийм үстэй. Хажууд нь ядаж нэг хүн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Бас тэр хүнийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Би хоёр хүн байхад нэг тиймэрхүү юм хийчихгүй энэ төр гээл те. Ингэж ярилцаж ойлголцож ингэж яаснаар л юм өөрчлөлөө шүү дээ. Ярилцаж ойлголцохгүй бол тэгэл юу гэдэг нь ойлгомжгүй тэгэл байна шүү дээ. Миний хувьд юу гэдэг байгаа вэ гэх юм бол Монгол улсад усан цэглэгээ станц барих гэдэг байгаа юм яг үнэ хэлэхэд. Тэгээд энэ эрчим хүчний салбарыг жоохон тэргүүн салбар болгомоор байгаа. Тэгээд энэ эрчим хүчний салбар маань хөгжснөөр технологийн хөгжил амар хурдтай явагдаж технологийн хөгжил маань явцын үр дүндээ хүмүүсийн хөгжилд нь туслах процессыг дэмжиж өгөх дэмжихэд гол анхаарал нь ер нь бол явж байгаа. Тэглэж дэлхий ер нь тэр чигээрээ одоо хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь тодорхой болоод байна шүү дээ. Тийм байж хаад бид нэр одоо тэр оюун ухааны хиймэл оюун ухааныг маань сайжруулах нөхцөл байдлыг бүрдүүлээд бий болгоцсон байх хэрэгтэй л гэж би бодож байгаа. Тийм учраас сэргээгдэх хэрэгцээ мөнгөний салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ салбарыг одоо ямар нэгэн байдлаар ямар нэгэн гадны улс төрийн нөлөөнд автаж энэ салбарыг орхигдуулмааргүй байна. Хэрвээ бид нэр улс л юм бол тийм үү? Улс үндэстэн муу юм бол энэ улс өөрөө юу их нь өөрийнх нь хувийн асуудал үстэй. Газар бол улсын үндэс гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Монгол улсын газар нутаг дээр Монголын ард түмэн өөрийнхөө хүсэл сонирхлоор яагаад тийм зүйлийг бүтээж болохгүй гэж. Бид өөрсдөө хөгжилт хэрэгтэй ямар нэгэн зүйлийг яагаад хийж болохгүй гэж. Бид байгаль орчинд хөнөөлтөй зүйл хийх гээгүй шүү дээ. Бид зүгээр л усны урсгалыг ашиглаж экологийн тэмцвэрийг ч алдагдуулах гэдэг юм биш. Экологийн тэмцвэртэй байдлыг харин нэмэгдүүлэхийн тулд тийм үү одоо ажлах хүчний нэмэгдүүлж байгалийн нөхөн сэргээх тийм ажлын ажилчдыг бид нэр бараг бүтээх гээд байгаа байхгүй юу? Юу нь бол би тэгж л ойлгож байгаа. Тийм л юм хийх гэж л энэ бүхнийг зорьсон, энэ бүхнийг хий гэж боддог. Тэгээд хүчрхийлгүй нийгмийг амар хүсдэг. Хүчрхийл дүртгөөр дарамттай байдаг. Тэрийг яриул яана, энийг яриул яана, ингэж шоолол яана. Тийм үнэхэр хэцүү байдаг. Гэхдээ нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Хүн хид унаж, хид цохиулах нь тийм чухал биш.
дахиад босч чадах тэнхээтэй байх нь чухал. Тэгжил би боддог. Тийм болохоор ирээдүйн төлөө би итгэдэг зүйлийнхаа төлөө үгүй хэлж байна. Аль худлаа ярихыг хүссэнгүй. Үннээ л хэллээ. Ер нь бол өөрөөхөө байж болох хэмжээндээ л үннээ ярьлаа. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Амжилттай сайхан одоо ажиллаж одоо тушаал дэвшиж нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө хөгжүүлээд тэгээ урагшлаасай л гэж хүсэж байна да. Ухрах сонирхол надад байдаггүй. Гэхдээ зогсож байгаа бүгдийг харахад бол ер нь ингэж л харагдчихээн ер нь. Тэгэхээр би хоошоо бол ухрахыг мэдээж хин хүсэх үү. Зогсож харагдаж байгаа зүйлс маань ингэж харагдчихээн. Тэгэхээр өөрчлөлт гэдэг зүйл байдаг гэдгийг мэддэг л бол өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Яг хуучин үе хуучин л гэж дээ. За хүүхэд байхдаа за хөгшчүүл ах нар юу ярьдаг байсан бэ гэхээр ер нь бол дандаа үннээ л ярьдаг байсан юм. Би чихээрээ сонсч л байдаг байсан. Миний чих алтлалтлоо тэдний яриаг сонсч л байсан. Тэгэхэд би тэр үед тухайн хүмүүсийг амар шүүмжилдэг л байсан. Эднэр ингээд би бол тийхгүй байсан гэж. Би амар тийм одоо бардамж хэмээр юм уу эсвэл одоо тийм байсан үнэ. Би тэгж боддог байсан. Эднэр ингэж хийж яхад би бол ингэж хийхгүй л байсан гэж боддог байсан. Гэхдээ бодол байдал дээр амьдралыг туулаа явцын үр дүнд бол мэдгүйгээсээ болоод тийм зүйл өөрөө ч хийцэн байх нөхцөл байдаг юм байлээ. Би бол биеийн үнэлэгч авч ирсэн гэвэл авч ирсэн тийм ээ би авч ирсэн. Баар савнаас хогинж өгчээсэн үг бол бас л тийм бах тийм зүйлээ хөдлөө болж л байсан баг. Ер нь бол хүч муутай тийм эмхтэй те хүн рүү халдчихсан үг бол бараг халдж л байсан баг. Гэтэ энэ бол нийгэм ийм л биш. Бодолтой архиуучсан ингээд говьо явж байгаа эмэгтэй хүн зүгээр л булаалцалдаа л аваа явдаг үстэй. Үгүй юу? Баарны хажуунаас зүгээр булаалцалдаа л аваа явдаг үстэй. Тийм үйл явдал нүдэн чи харагдаж байгаагүй, үзэгдэж байгаагүй. Тийм үйл явдал тохиолдож байгаагүй юу? Над бол тохиолдож ирсэн. Өөрийнхөө хүсэл сонирхлын төлөө одоо юу ч хийхэд бэлэн болдог тийм л үйл явдал болж л хэлсэн шүү дээ. Над бол болж ирсэн, та нарт болж байгаагүй байх л та. Тэгээд тухайн үед ингээл хүмүүс ингэж үннээ яриад сайхан амьдралыг бий болгоо явж ирснийг би санаж байна. Хүмүүс тэр үед ингээ бие биендээ үннээ яриад сайхан нийгмийг бий болгоо явж ирснийг би санаж байна. Одоо тэгээд үр хүүхдүүдтэй, гэр бүлийн доктортой тэр хүмүүс үннээ яриад тэ гэр бүлээ яаж авч явж ирснийг би санаж байна. Доктортой байсан. Салаагүй. Үнээрээ салж исэн салаагүй тийм түүхүүдийг би мэднэ. Өнөөгийн нийгэмд яаж юм бид ер нь хэрэг үннээ ярьж байгаа. За миний хувьд нэг юм ирэх үү. Хүчрэлдүү нийгмийг амар хүсэж байна. Тийм болохоор би дахиж тийм үйлдэл гаргахыг хүсэхгүй байна. Тийм үйлдэл гаргахыг хүсэхгүй байгаа учраас надад туслах хамгийн одоо сайн тусламж нь одоо юу ч юм дээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм да. За ийм л байна да. Миний хувьд бол нэг иймэрхүү. Нийгмийн хувьд би юу гэж бодож байна гэх юм бол энэ манай улс төрчид маань те угаасаа л ингэж өөрсдөө юм хийгээд ингээ те улсыг ингэж дампууруулад байгаа гэдэг үнэхээр л үннийг хүлээж байгаа юм бол одоо тэдгээр хүмүүс үнэхээр одоо боломжгүй болцсон л байгаа бол одоо яа их хэвдээ.
шинжилэлт хийх хэрэгтэй шүү дээ. Шин зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Өнгөрснөөр хуучнаараа байлгахыг л ямчилсан би хүлэмжшэрхгүй байна. Шин зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Жишээлбэл парламентын засаглалтай гэж яриад байгаа тийм үү? Тэгвэл парламентын засаглалаас өөр нэг зүйлийг сонгох хэрэгтэй байна. Тэгвэл тэр ерөнхийлөгчийн засаглал яагаад байж болохгүй гэж. Надад бол өөр зүйлийг л хийж үзмээр санагдаж байна. Шин зүйлийг хийж үзээгүй алхмаараа хийгээд үзсхий. Гаражны дээгүүр өсөддөг тийм хүүхдүүд байсан уу? Ерөн зүгээр. Тэгвэл би нэг гаражны жишээ авъя л да. Тэр гаражны дээгүүр хинч өсөж үзээгүй. Айд сүргмээр доош унах юм бол ангалтай. Гэтэ зориг гаргаад өсгөв яадаг вэ? Болдгоо л үсттэй. Тэгээ тэр чинь хөвгөлтэй л байдаг шин. Тэгвэл шин зүйлийг зүгээр туршаад үзье. Энэ хэрвээ үнэхээр хэрэгтэй байгаад энэ боломжтой байвал үнийг цааш нь хөгжүүлье. Тийм үстэй. Надад бол тийм санаа. Шин зүйлийг туршиж үзье. Тэр нь юу вэ гэх юм бол ер нь одоо ингээд хуулиар яриад байгаа шүү дээ. Үндсэн хуулиар шинжилгээ энэ төр гэдэг. Үндсэн хуулийг шинжлэх ерөнхийлөгчийн засаглалтай болох гэдэг олон сонголтууд байна. Би тэр сонголтууд дундаас ер нь бол ерөнхийлөгчийн засаглалтай болохыг илүү гэж бодож байна. Сонирхолтой санагдаж байна. Илүү үр дүнтэй санагдаж байна. Үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Эртнээс авахгүйла түүхэн харж үзэх юм бол тийм л байдал нь үр дүнд хүрч исэн гэж би боддог. Тийм учраас миний хувьд бол ерөнхийлөгчийн засаглал нь давгүй санагдаж байна. Парламентын засаглал гэх юм бол талцал хувааг яг л хуучны түүгээ яг давтах гэж байгаа юм шиг. Өмнөх алдаагаа давтах гэж байгаа. Хуучны зүйлстэйгээ л хутгалдах гэж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр шинжилгээ хийцгээ, шин зүйлийг хийж үзье. Шин зүйл донд ерөнхийлөгч гэдэг чинь шин зүйл шүү дээ. Хаа засаглал биш шүү тэр чинь. За миний хувьд бол нэг юм бодолтой байна да. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд ажлын үнэн дээр амжилтыг хүсье ерөө. Хүчрхийл дамтнаас болоод өөрийгөө битгий зовоогоорой. Одоо цагдаагийн газар юм уу эсвэл мэдэгдэх газар нь мэдэгдэж өөрийгөө авраарай. Эрхчлөөтэй амьдраарай. Бас энэ цагдаа нар ч бас бидний эрхчлөөний төлөө бас юм хийдэж штэ. Би бол хийдгэл гэж боддог. Заримдаа тэгтээ өөрөөсөө хүчрхийл гэдэг зүйлийг зааж өгöd байдаг л да. Тэр чи яах вэ? Хэрэгээс зааж өгдөг л билгүй дээ. Цаанаасаа л ажлын дарамт нь юм байлгүй. За. Бүтэнд нас шалт хүсье. Сайн цагааны хүсье өрөө. Сахиус нэг гэдэг дуу амар гоё дуу байлаа шүү. Би тэр дууг сонсоод бүр амар гоё ирсэн. Оёрхон шашин зүгээр гоё санагдсан.